Дөнгөж саяхан Америкийн дэд ерөнхийлөгч J.D. Vance Pope Francis-тэй уулзсан. Хэдхэн хоног юм. За тэгээ яг явсныхан дараа юу болсон бэ гэх юм бол Pope Francis нас барсан. За. Тэгээ J.D. Vance дараагийн улс руу явсан. Хаана юм бэ гэх юм бол Энэтхэг рүү явсан. За Энэтхэгт аялаад явсан чи юу болсон бэ гэвэл террористууд Энэтхэгийн Кашмирт 26 хүнийг алсан. Бөмбөгдсөн, буудсан. За ямар хүмүүс байсан бэ гэх юм бол муслим, шашинтай террористууд тэмцэж байгаа гэсэн үг. Юуны төлөө тэмцэж байгаа юм бэ гэх юм бол одоо эднэр тэг өөрхөн зураг мураг ингэ тавьсан тэг бид нар энийг хийсэн, аль хэдийн нээлттэй зарласан. За юуны төлөө тэмцээд байгаа юм бэ гэх юм бол энэ Кашмир хэсэг. Хятад, Энэтхэг, Пакистан хоорондоо маргалдж байгаа талбай нутаг гэсэн үг. За эзэнээс хойш маргалж байгаа юм бэ гэх юм бол олон зуун жил хоорондоо маргалдж байгаа. Англичууд очоод Энэтхгийг эзлээд зэгцлэхээс өмнө тийм байсан. Англичууд явсныхан дараа маргалдж исэн. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд баг 3-4 удаа хооронд байлцсан, алдсан хэдэн мянган хүн нас барсан. Юуны төлөө маргалдж байгаа юм бэ гэх юм бол талбай нутаг, шашин, ус, хөдөө аж ахуйн, тэгээ сүүлийн үед бас эрчим хүчний хангамж. Өмнө Пакистаныг харах юм бол зүүн баруун Пакистан байдаг байсан. Муслим тэг шашингаараа ерөөхдөө хуваалцсан байсан байхгүй юу? За зүүн Пакистан одоо юу болсон бэ гэх юм бол Бангладеш болсон байгаа. Баруун Пакистан хിവэрэ Кашмир хэсэг хоорондоо маргалдаал яваал байсан л та. Тэг сүүлийн үед өнгөрсөн 50-60 жилийн хугацаанд Кашмир ерөөхдөө Энэтхэг талтаа хараатай. Тэг эзлээд авсан гэсэн үг. За тэгээ баг багаараа Энэтхэг шууд тийшээ хиндүү хүмүүсийг явуулаад эдийн засгийн хөгжүүлээд тэгээд аялал жуулчны салбар хөгжүүлсээр агаад юу болж исэн бэ гэх юм бол муслим хүмүүс нь тэнд дургуутсан, Пакистан бас дургуутсаж байгаа. Тэгээд ерөөхдөө энэ хэрүүлийн алим олон жил болж байгаа. За тэгээ өчигдөр уурчигдөр дахиад нэг удаа сэтэрсэн эдэн урсаж эхэлсэн. Тэ энэ юу юм бэ гэх юм бол тэр аялал жуулчны талбай газарт тэ зүгээр Энэтхэг хиндүү хүмүүс зүгээр аялж исэн. Жишээлбэл энийг хос дөнгөж хурмаа хийгээд тийшээ хурмаа тэмдэглэх гэж явсан нөхөр нь нас барсан. За Энэтхэг шууд хариу барьсан. Юу хийсэн бэ гэх юм бол Пакистан паспорттай иргэншилтэй хүмүүсийн бүх визийн цуцлсан. Жишээлбэл тэнд аялж байгаа хүмүүс нь одоо гэрлүүгээ харна гэсэн үг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажлын байр алдна гэсэн үг. Тэндээ компани янз бүрийн эдийн засгийн хамтын ажиллагаа одоо ерөөхдөө зарцж байгаа. Тэнд эмчилгээгээр явсан хүмүүс бас зөндөө байгаа. Тэд нар одоо 28 хүртэл за юу Энэтхгээс гарах хэвээр. Дөнгөж хагалгаа маглаанд орсон хүмүүс одоо маш их хэмжээний завлан амсах юм байна. За энээсээ гадна юу хийсэн бэ гэх юм бол Энэтхэгчүүд энд ус голын ус хуваалцах. Тэгээ уснасаа гаралтай эрчим хүчний хангамжийг хуваалцах гэрээгээ төр зүртээ цуцлсан. Яг гэх юм бол Энэтхэг юу ярьж байна гэх юм бол энэ Пакистан засгийн газартай эсвэл засгийн газартай ойрхон агентлагууд энэний ард байгаа. Яаж ийм хүмүүс зэвсэгтэй болдгийг, яаж ийм хүмүүс тесрэх бодистой болдгийг, эднийг хэн санхүүжүүлсэн бэ, цалинжуулсан бэ, зөөсөн бэ, бэлдсэн бэ, бүх юмараа хангаж өгсөн бэ. Цаана нэг мөнгөтэй тал байгаа. Муслим хүмүүс байгаа юм чинь, Кашмир юм чинь ойлгомжтой. Пакистанчууд биднэр лөө халтсан. За тэгээ энэ визний юу хамтын ажиллагаа цуцлсан, элчин сайднараа ерөөхдөө тат гэсэн усны хангамжаа зогсооцсон. За тэгээ энэ ус ягаад ийм эмзэг цэг юм бэ гэх юм бол Пакистан улсын хөдөө аж ахуйн салбар 80% нь энэ Индус гих мэтчнэн ижлэгэн голоос тэ усаа авдаг. Усаа зогсоочих юм бол Пакистан улсын хөдөө аж ахуйн салбар хямрна, хүмүүс үлсэж эхлэн энэ дайн жинхэнэ ширүүн дайн болно гэсэн үг. Тэгээ Энэтхэгчүүд юу хэлж байна гэх юм бол окей. Усаа авмаар байгаа юм бол террористыг гартуулж өг. Гаргаж өг. Биднэрт өг. Ялыг бид нар өгнө. Тэгээ бас Энэтхэгчүүд энэ усны хилцлийг олон жил ерөөхдөө шинээр ярих гэж тэ гих мэт шиг юм хийх гээл байсан. Одоо тэ тохирсон шалтгаан гарч ирсэн гэд Пакистанчууд бас энийг хэлж байгаа юм аа. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө.
сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит хоёр дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. За энэ хэлцийг хийн бий болгосон бэ гэх юм бол Пакистан энтчүүд хоорондоо хийгээгүй. Энийг хийн хийж өгсөн бэ гэх юм бол Дэлхийн банк энийг зуучлаад тэг голтон суугаад за хоёр хэрэлдэхэ болий. Пакистан энэ усгүй амьдарч чадахгүй юм байна. Энэ дайн хизээч дуусахгүй юм байна. 1960 оноос хойш ерөөхдөө энэ усыг тогтвортой хуваалцаж байгаа. 1960 оноос ахуулаад бас энэтхэг Пакистан хоорондоо 2 удаа алдсан дайн зарласан хэрнээ усаа хуваалцдаг л байсан. Усны хангамжийг нэг ч удаа зогсоогоогүй. Өнөөдөр хүртэл. За. Тэгээ ерөөдөө Пакистанчууд юу илж байна, Кашмир мужид амьдарч байгаа хүмүүс юу илж байна гэх юм бол энд дэндүү олон хинду хүмүүс байна. Манай шашин алга болж байна, манай цус, манай үндэс, манай бүх юм энд алга болж байна. Энэ энэтхэг талбай нутаг биш, энэ манайх. Тэгээд тэнд ард түмэн тийм ээ муслим гаралтай хүмүүс дургуутсаад одоо арга хэмжээ авч байгаа. Энэтхэгчүүд юу хэлж байна гэх юм бол террористтэй гарга, цэвэрл, уучлахгүй тэгэх юм бол усаа буцаагаад ав. Тэгээд ерөнхийдөө энэтхэгчүүд тийшээ одоо ойролцоогны 20-30 мянган цэрэг явуулсан байгаа их цэвэрлэгээ явж байгаа. Тэгээд зарим хэдэн террористуудыг баривчилсан, алсан юу олдсон бэ гэх юм бол мэдээж зэвсэг, тэ гарууц мэдээлэл, бас тесрэх бодис. Ийм тесрэх бодисыг зүгээр жирийн иргэн олно гэж байхгүй хаа нэгэн газараас энийг худалдаа авсан гэсэн үг. Ерөнхийдөө дандаа засгийн газартай холбоотой зэвсэгний 8 хийдэг террорист холбоотой хүмүүс. Тэгээ энэгтгэгчүүд юу хэлж байна гэх юм бол та нар Пакистанчууд энийг санхүүжүүлсэн бэлдсэн. Тэгээ энэ тэнд ерөнхийдөө орон сууц талбай хүмүүс одоо тэнд нас барж эхэлж байгаа хоорондоо алцаад эхэлсэн. Өнгөрсөн шөнө ерөнхийдөө Пакистаны энэтхэгийн хил дээр хоорондоо тий байлтаж эхэлсэн. Буудалцаад эхэлсэн. Хамгийн том маргаан юу юм бэ гэх юм бол та бүхэн харж байгаа юм бол 1 2 3 4 5 6 том гол. Хаанаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол Хэдтаас эхэлж байгаа, хаагуур дамжиж байгаа юм бэ гэх юм бол Кашмирээр дамжиж байгаа. Тэгээд Пакистан руу явсараад ингээд Арабын далаа руу тий урсж байгаа байхгүй. Тэгээд та харж байгаа юм бол энэ хаваар Пакистанчууд бүх хөдөө аж ахуйн салбараа явуулдаг. Одоо энэ усан зогсчих юм бол юу болох юм бэ гэвэл хөдөө аж ахуйн салбар байхгүй болно. Пакистан ерөөхдөө өсөж эхэлнэ. Тэгээ энэ дайн жинхнээсээ дараагийн шат руу орно. За тэгээд хамгийн аюултай юм юу юм бэ гэх юм бол Пакистан цөмийн зэвсэгтэй. Энэтхэг улс бас цөмийн зэвсэгтэй. За тэгээ энэ ус гол Кашмирээр урсж байгаа энэ ус бүгднийг хэн бадж байгаа юм бэ гэх юм бол энэтхэгчүүд бадж байгаа. Тэгээд Пакистаны цэвэр усын хангамжийн 80% нь энэтхэгчүүд бадж байгаа. Төсөөлөө үзчих. Орос юм уу Хятад тал манай усан хангамжийн 80% нь өдөрж байгаа гэж боддоо. Үндсэн аюулгүй байдал тийм. Туул, сэлэнг, орхон гих мэтэршин голуудыг бүгднийг Хятадууд Оросууд өдөртөг байсан бол бид нар яах байсан бэ? За тэгээ та бүхэн харж байгаа юм бол өмнө сайхан ингээ урсдаг байсан. Ном ногоо тэ эрчим хүч үйлдвэрлэдэг. Тэгээ тэр эрчим хүчийг бас хоёр тал ингээ хуваалцдаг байсан бол одоо энэ усны урсгал тэр чигтээ зогссон. За тэгээ Нарендра Моди та мэдэх юм бол ерөөдөө маш тайван, маш соёлтой, маш төвчээртэй хүн. Ерөөдөө чанга юусэн ярьдаггүй хэрнээ өчтөрийн илтгэлийг хэдүүлээ хамт сонсцгоо. Жохон энэтхэг акценттэй ярьдаг болохоор жохон ойлгоод хэвчүү байгаа шүү. Инээдтэй биш л дээ. Тэгээ хэдүүлээ сонсцгоо. I say to the whole world, India will identify, track and punish every terrorist. Ард түмэнд ямар амлалт өгж байгаа юм бэ гэх юм бол бүгдийг нь олж аваа. Бүгдийг нь хүртэх ёстой юм шийтгэлийн үг олгоно. And their backers. Энийг сайн ойлгосон уу? We will pursue them. We will pursue them. The ends of the earth. Бид нар эдний араас явна. Дэлхийн хамгийн эцсийн буудал хүртэл араас нь явна. India's spirit will never be broken by terrorism. Terrorism will not go. Энэтхийг бидний зүрх сэтгэл spirit террористууд хизээж буучихгүй. Unpunished. Every effort will be made to ensure that justice is done. Шудраг усыг энэтхийг ард түмэнд авчрахын тулд бид нэр юу ч хийхэд бэлэн бүх арга хэмжээ авна. За Орос, Украин, Европ, одоо Аз, за удахгүй
Тайван юу болоод байна тий. Лэт юм. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашин үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.